ертөнцийн эзнээс ялалт гуйсан нь. ертөнцийн эзэн минь, таньдаа би бат найддаг шүү. Танийгаа би магтан дуулж, уянгат хөгжмөөр тоглоно. Сэтгэл зүрх минь чи одоо сэргэн бадартгай. Ятга хөгжмүүд минь амьлагтун. Үүрийн гэгээнээс өмнө босоод танийгаа би магтан дуулна. Мөнхийн эзэн минь, ард түмнүүдийн өмнө би таньдаа талархал өргөе. Улс үндэстнүүдийн өмнө би танийгаа магтан дуулъя. Учир нь гэвэл таны хууршгүй үнэнч хайр нь тэнгэр огторгуугаас цааш давж гардаг болоо. Таны найдвартай үнэнч чанар нь тэнгэрийн үлднээс цааш хальж гардаг болоо. ертөнцийн эзэн минь, тэнгэр огторгуун цаадах эртээ өндөрт та мандан бадрах болтугай. Яруу алдар тань хөрс дэлхийгээр түгэн дарахах болтугай. Өөрийн тань хайртай хүмүүс аврал үзэх болтугай. Наддаа та туслан хүч чадлаа харуулаач. Хүсэл гуйлтанд минь хариу өгөөч та. Өөрийнхөө оршин бүү сүмээс ертөнцийн эзэн өөрөө үгээ хэлэхдээ Шимэх хотыг би та нарт баяр хөөртэй хувааж өгнө. Зүхэтийн хөндийг би та нарт хувь болгон тастаж өгнө. Гялаад нутаг бол минийх, Минашиш аймаг бос минийх, Ефраим аймаг бол миний дуулах, Ихудах аймаг бол миний хаан таяг, Муаб улс бол миний гар угаах төмпөн. Эдомын нутаг дээр би шаагаагаа тайлан шиднэ. Билэшэт улсыг дийлээд би ялалтын уухаа хашгирна гэж хэлсэн болоо. Хин намайг цайз бэхлэлтэй хот руу дагуулan орох вэ? Хин намайг Эдом улс руу хөтлөн авчих вэ? ертөнцийн эзэн минь, та биднийг гаруунд нь гарган голж хаяв. ертөнцийн эзэн минь, та эрд цэргүүдтэй маань хамт тулалдан гарахгүй гэж үү? Өстөн дайснуудтайгаа тулалдахад маань бидэнд туслахаа амлаач. Учир нь гэвэл хүний тусламж дэмжлэг бидэнд хэрэггүй билээ. ертөнцийн эзэнтэй хамт бид эрлэхийг зоригтой тулалдана. Өсөн дайснуудыг маань тэр ялан дийлэх болно. Хүнд байдал орсон хүн ертөнцийн эзнээс тусламж гуйсан нь. Магдалины дээд болсон ертөнцийн эзэн минь, та дууга бүх хураагач. Учир нь гэвэл хорон үхтэй хуурамч яриатай этгээдүүд өөдөөс минь дайрч байна. Миний эсрэг тэд худал хуурамгийг зохион ярьцгааж байна. Үзэн ядсан үгээрээ намайг тэд булцгааж байна. Үнэн шалтгаан байхгүйгээр над руу тэд дайрцгааж байна. Хайрлаж авсны минь хариуд намайг тэд буруутгаж байна. Өөрсдийн төлөө танаас гуйж байсны минь хариуд намайг тэд эсрүүцэж байна. Сайн сайхныг хүсний минь төлөө тэд ёрын муугаар хариулж байна. Хайрлах сэтгэлийн минь хариуд тэд үзэн ядалтыг харуулж байна. Хорон муу хин нэгнийг та гаргаж ирээд тэдэнд ял унаалгаач. Хүн буруутгагч тэднийг та тэр хүнээр нь шүүлгүүлэн шийтгүүлээч. Шүүх хурлаар ороод тэд гівтэй болж гарах болтугай. Өөртөө нь хандаж хэлсэн үг бүрийг нь та гин болгон тооцох болтугай. Амьд явах өдөр нь тоотой цөөхөн болтугай. Ирэх ямбыг нь өөр хүмүүс булааж авах болтугай. Өөр хүүхдүүд нь тийхүү өнтрөн хоцрох болтугай. Хань ижлэн тийхүү бэлэвсэрж үлдэх болтугай. Өөр хүүхдүүд нь тэнүүчлэн гуйлга гуйх болтугай. Амьдран сууж буй оромж хичээнээсээ тэд зөвхөн гуйлга гуйхаар л гарч ирэх болтугай. Бага бүх хөрөнгийг нь авилгатай хүмүүс нь хурааж авах болтугай. Сэтгэж бүтээсэн бүхнийг нь үл таних хүмүүс тонон дээрэмдэх болтугай. Нинжин сайхан сэтгэлээр тэдэнд хандах хүн нэгч бүү гарах болтугай. Өнчин үрсийг нь өрөвдөн энэрх хүн хизээж бүү олдох болтугай. Өрүүд мань үгүй болоод хойч ирээдүйх нь хоёр дахь үеэс эхлэн нэр ус нь газрын хөрснөөс бүр мөрсөн арчигдах болтугай. Эцэг өвгдийнх нь гин буруутай бүхнийг мөнхийн эзэн өөрөө санах болтугай. Эхийнх нь үйлцэн гмийг мөнхийн эзэн хизээж бүү өршөөн уучлах болтугай. Өөрсдийнх нь үйлцэн гмийг мөнхийн эзэн үргэлж санах болтугай. Улмаар тэднийг энэ дэлхийд эргэн санах хүн нэг ч үгүй болох болтугай. Учир нь гэвэл тэр хүн өрөөл бусдыг өрөвдөн инэрч үзээгүй. Харин ядуу гачигдалд унсан хүмүүсийг дарлаж байсан мөлий. Сэтгэл зүрхэн шархалсан хүнийг улам илүү нэрмээд хүлээг нь үздэг байсан. Өрөөл бусдыг тэр хараах дуртай байсан. Хэлсэн тэр хараал нь өөр дээр нь буух болтугай. Өрөөл бусдыг тэр өрөөх дургүй байсан. Тэгвэл мөнхийн эзний өрөөл өөрөөс нь тойрох болтугай. Өөрийгөө тэр хүн хараалаар хулдаж явдаг байсан. Тэр хараал нь одоо ус нэвчих мэт биеинд нь шингэх болтугай. Тоос нэвчих мэт ясанд нь хүрэх болтугай. Тэр хараал нь өвч биеийг нь хочсон өмсгөл мэт өөрийг нь хулдаад өдөр тутам бүсэлдэг бүс мэт биеинд нь ойрхон байх болтугай. Өөрийг минь гүжирдэн гүтгэгч этгээдүүд ам биеийг минь хөнөөхөөр ёрын муу юм хэлсэн тэр хүмүүс нь бүгд мөнхийн эзнээс ийм хариу авах болтугай. Харин мөнхийн эзэн минь, та бол миний өргөмжлөн хүндэлдэг бүхнийг захирагч их эзэн билээ. Өөрийнхөө нэрийг бодоод намайгаа та өмгөөлөн хамгаалаач. Яагад гэвэл та хувиршгүй үнэнч хайраасаа болоод хүмүүст нинжин сайхан ханддаг учраас энэ байдлаас минь намайг чөлөөлж өгөөч. Ядарч туйлдсан надад одоо тусламж хэрэгтэй байна.
Сэтгэл зүрх минь шаналж шархлаад байна. Одоо би чинь нүчийн бүрийн сүүдэр мэт болоод мүтгэн үгүй болох нь. Сэгсрүүлэн шидэгдсэн шавж хорхоо мэт болоод ам бие минь арчигдах нь. Үл хоолгүй байсаар өвдөг минь сулдаад бие минь хатангарчлаа. Одоо би гүтгэж гүжигдсэн тэр этгээдүүдийнхээ элэг доог нь болж намайг харахтаа тэд хуурхан инээлдээд толгоос гисэрч байна. Мөнхийн эзэн ертөнцийн эзэн минь наддаа та туслаач. Хувиршгүй үнэнч хайраа бодоод та хүнд байдлаас минь гаргаж өгөөч. Мөнхийн эзэн минь та намайг өөрийн гараар аварч байгаа хүссэн дайснуудад минь харуулж өгөөч. Тэд намайг харах боловч та намайг өрөөх болтугай. Өөдөөс минь дайран довтолч буй тэд гутам шиг дунаад үнэнч зарс би чинь баяр хөөртэй болох болтугай. Гүтгэн гүжирдэж буй тэр этгээдүүд нэр хүндээ алдаад гутам шиг шившгээрээ бүх биеэ бузарлах болтугай. Мөнхийн эзэнд би асар их талархснаа илэрхийлнэ. Түүнийг хүндтгэхээр цугласан олны өмнө би магтан дээдлэх болно. Учир нь гэвэл өхлийн шийтгэлийг өгөхөөр зэхэж буй хүмүүсийн гараас салахын тулд та зовлон дунсан хүний баруун гарт нь зогсож байдаг болоо.